өөрийгөө танилцуулна. Око гэдэг зарим нэг нэгж таних ба. Би одоо өнөөдөр нэг ярих сэдв болохоор өнөөдрийн social media тийм ээ Club of Ulaanbaatar гэж байгаа. Энэ утгаараа би өнөөдөр юуны тухай ярмаар гэхлээр өөрийнхөө нэг шинэ төсөл бол Монгол Monster гэдэг энэ төслийг танилцуулаад тэгээ энийг хийхдээ бид бас юун дээр анхаарч байгаа. Тэгээ энийг хийхэд зориулж ашигласан нэг 2-3 төлөвлөлт байгаа. Тэгээ сайхан би олж авсан байгаа. Хэрэгжиж болох одоо social media-гийн хүмүүсийн одоо мэдж авсан зүйл байгаа. Энэ тухай ярих гэж бодож байна. Тэгэхээр энийг ярьж эхлэх юм биднээсийн миний зөвөр өөрийн туршлагаас бас нэг хуваалцмаар байгаа юм юу вэ гэхээр биднээс маркетинг гэдэг юм яг юу вэ? Тэгээд энэ маань өнөөдөр social media-тэй яаж харьцаа биднээс тэр social media-ро орохоор нөгөө noise гэж ярьдаг шүү дээ. Шуугант дэндүү автагдаад нөгөө нэг юу хийх гэж байгаа бэ? Өнөөдөр маркетинг гэж яг зорилго юу вэ гэдгийг мартаад байгаа юм шиг санагдаад байна. Тэгээд тэр талаар жоох ярих гэж бодож байна. Би өөрөө сая Америкт 10 жил очиод ирээд одоо яг 1 жил болж байна Монгол. Тэгээд ирснээс хойш бас Европ руу идэд удаа явж байгаасан. Тэгээд энэ хугацаанд би ирээд ерөөсөө яасан бэ гэхээр Монгол би ерөөсөө нэг хэд шинэ юм хийж үзье гэсэн байна. Тэгэхээр тэр бол хугацаанд би 10 жил байх хугацаанд эхлээд санхүүгийн мэргэжлэр сураад бакалаврын зэрэг аваад тэгээд би дараа нь дадлын ажилд ороод энэ тэг аягүй чухал гэж бодож байна. Тэгэхээр энэ одоо дадлын ажил маань миний өнөөдөр юу ярих гэж байгаа зааж өгсөн. Rubicon гэдэг компанид орчихсон. Rubicon-ыг сайн мэддэг бол би олон хүнийх мэдгүй. Гэхдээ үйлчлүүлэгч юм бүгдээр мэднэ. Rubicon буюу marketing automation, маркетинг үйл ажиллагааг автоматжуулдаг тийм компани байсан. Би тэр компанид аягүй хацтайгаар ороод танилцаа байжсэн чинь компани захирал нь буюу Eric Smith гэж залуусан. Eric Smith-ийн аав нь одоо би энэ компанид нэрийг мартаад байгаа. Xbox 360 шүү дээ. Microsoft-ийн тийм ээ. Тэрний hardware-ыг үйлдвэрлэдэг компани хэм бэ? Мэдгүй. Something Knox гэж компани. Тэрний аав нь тэрийг бүтээжсэн байхгүй. Тэгэхээр ерөөсөө олон жилийн өмнөөс тийм ээ тэр бол одоо хэдэн тэрбум доллар үнэтэй компани байна. Тэгээд тэрний хүү байсан. Тэгээд өөрөө marketing automation гэдэг компани үүсгэсэн байсан. Компанийн үйлчлүүлэгч би айгүй богино хугацаанд ажилласан. Гэхдээ богино хугацаанд энэ хүмүүстээ айгүй гартаж ажиллаж байсан. Тэгээ энэ үед миний сурсан зүйлүүд гэхээр яг энэ клиентуудаас буюу манай компани үйлчлүүлэгчээс сурсан. Манай компани үйлчлүүлэгч Microsoft байсан, Intel байсан, Seagate гэж компани байгаа. Одоо компьютер болон дотор hard drive-ийн ихэнх 80% Seagate-ээр хийгддэг байгаа. За there's a control floor гэдэг одоо гэрийн автоматжуулалтыг хийдэг компани байгаа. Их мэдээ айгүй том нэрнүүдч байсан, жижиг нэрүүдч байсан. Тэгээ энэ үеэр Eric намайг нэг өдөр ерөөсөө оруулж ирсэн болсон. Тэгээ одоо Rubicon marketing байхгүй болсон юм шиг байна. Тэгээд өөрөөсөө тараад өөрөөр компани үүсгэсэн. Rubicon marketing 10 жил ажилласан байна. Тэгээд нэг хэлсэн юм нэ. Өнөөдөр маркетинг гэж юу юм бэ гэдэг надаас асуусан. Би тийм хүмүүст яах вэ? Олон жил School of Business-тэй сурсан зүйл хэлэхгүй тийм маркетинг. Advertising, promotion гэдэг шинэ одоо generation гэж ярьдаг. Lead гэж ярьдаг шүү дээ. Одоо ирээдүйд танаа үйлчлэгч болж магадгүй энэ хүмүүс яаж авах вэ? Энэ арга зам энийг оруулахад бол биднес бүхэл гэж би одоо орчуулад байгаа. Nurturing гэсэн үг тийм ээ. Энийг яаж хийх вэ гэсэн чинь no зогсоо. Энэ Einstein хэлсэн үг тэгээд юм байна. Юмыг хэрвээ сайн ойлгох юм өнөөдөр юмыг тайлбарлахдаа хамгийн их байдлаар тайлбарлаж чаддаг үнийг тэр зүйлээ сайн ойлгож байгаа гэж ярьдаг шүү дээ. Тэгээ Eric хэлсэн маркетинг бол ерөөсөө борлуулалт sales. Тэгээд ингээ маркетинг үйл ажиллагаануудыг хараад явбал угаасаа тэр компани маркетингийн department ч юм уу маркетинг хүний зорилго өнөөдөр юу вэ? Эхнээс нь conceptualize хийх тийм үү? Судалгаа. За энэ компани өнөөдөр өөрийнхөө нэг давуу талыг ашиглаад нэг үйлдвэрлэл бүтээгдэхүүн юм уу үйлчлэг хийх чадвартай компани байна. Тэгвэл өнөөдөр энэ дээр яаж үнцэн нэмээд value нэмээд тэгээ яаж хүний худалдаж авах бэлэн бүтээгдэхүүн болох тухай ярьдаг шүү дээ. Тэгвэл маркетинг чинь энэ бүтэнд оролцож иж дараа нь итвүртэйгээр өөртөө ихтэй байдлаар тэр бараг хэрэглэгчид танилцуулж байна. Тэгээ эцэст нь маркетинг сайн их юм бол тэр бараа юм бүтээгдэхүүн зарагдсан байдаг. Тэр энийг айгүй зөв гэж бодож байна. Энийг айгүй байн маркетинг хүмүүс маань ойлгох хэрэгтэй гэж боддог. Ихэнх компаниуд харангууд маркетинг департамент энд байдаг, борлуулалтын департамент энд байдаг. Тэгээд тэр айгүй том алдаа болчих. Маркетингийн өнөөдөр одоо энэ project-ийг яаж хийх зүг вэ гэдэг эхнээс нь цаашаа зараад байдаг. Гэтэл цаашаа борлуулалт их маань орно. Өөр тэрнээс өмнө product development буюу бараа бүтээгдэхүүн анх үүсгэж байгаа баг маань маркетингийн буюу судалгаа гаргаж байгаа хүмүүстэй холбоотой биш болох бол тэр бараа өнөөдөр хожиж чадах winning product гэж ярьдаг. Зарагдаж чадах бараа болж чадах юу гэдэг асуулт гарч ирдэг шүү дээ. Тэр энэ бүгдийг айгүй бодох хэрэгтэй гэж боддог. За тэгээ энэ бүгдийг бодонгод би болохоор тэгээ энэс айгүй их сурсан. Тэгээ мэдээж хэрэг би болохоор өөрөө нэг lean startup гэдэг Монгол ирснээс хойш би SW Mongolia гэдэг төрийн босыг ажилуулдаг хийсэн байгаа. Манай төрийн бос одоо өнөөдөр бас ингээд ирүүлсэн маш баярлалаа. New Media-ийн. Тэгээд төрийн бос маань New Media-ийнхэнтэй хамтарч биднээс хэд удаа Монголын залуучуудад бизнес хэрэгтэй хөрөнгө оруулалтын үйл ажиллагаануудыг явуулсан байна. Тэгээд энэний хажуугаар би бас нэг сүйд ихлүүлсэн юм нь болохоор Монгол Monster гэдэг нэг төсөл байгаа. Зарим нэг нь харсан байж магадгүй биднээс хийж Facebook дээр байдаг, Twitter дээр байдаг шинэ байгаа 3.5 сар болж байгаа ерөөсөө би өсөр хийснээс хойш
Энэ санаа нь болохоор би оюутан байхдаа 3 Монгол оюутнууд тэнд Портленд хотод байдаг байсан. Биднээс байхдаа юу яасан гэхээр хөө хэдээ ерөөсөө нэг Монголын social network-ийг үүсгэж яаж байгаа юм чинь тэгээд 2005 онд яригдчих байгаа юм шүү дээ. Тэр үед тэгээд биднээс ухаантай бод нээсэн байсан бол нэгэн гайг маркет шеэр барьсан байх байсан баг тийм өнөөдөр. Тэгээ ямар ч хэсэг үтсэн идлээ тэгээ за яаж хийсэн дээр үгүй. Тэгэн удаа идлээ хэрэг онлайн контент буюу одоо интернетээр агуулгыг болгох тийм прогрессион байдаг шүү дээ. Эхлээд үг байдаг тийм ээ. Тэгээ өнөөдөр түр ярьлаа зураг байдаг тийм үү. Тэрний дараагаар яаж яах гэсэн одоо бид бас интерактив болж гисэн зураг хөдөлж гисэн. За тэгээ одоогийн хөлбөр болохоор видео болж шүү дээ. Яг тэгэхээр өнөөдөр хэрэглэгч юм attention span буюу нэг юмд анхаарал тайлбарч гэсэн ингээд биднээс ч гэсэн энэ ч сууж байхдаа нэг хүнийг удаан сонсох чадвар маань жил ирэх тусам бас статистик явуулдаг. Ингэж яаж яа тэгэхээр амьдрал гэдэг чинь information гэдэг чинь айгүй хурдан хөдөлгөх болсон. Байн янз янзын төрлөөр гарч ирдэг болсон. Тэгэхээр маркетинг хүмүүсийн буюу brand development гэж байгаа хүмүүсийн бидний зорилго юу авах вэ гэхээр тэр олдсон жоохон хугацаа өөртөө бариад аль болохоор их мэдээлэл өгөх зорилготой тийм үү. Тэгэхээр энэ ерөөсөө видео дээр хэлээд тулгуурлахын зөв байна гэж бодсон. Тэгээ биднээс Монгол мастрыг би яаж үзэж байгаа. Сая би 3.5 сарын өмнө Монголд ирснээс хойш яасан. Тэгээ энэ ихний subtitle гэдэг building brand building гэж гарч ирдэг. Тэгээ би сая маркетинг гэж байна. Sales гэдэг. Тэгээ би brand гэдэг хэлэх гэдэг. Өнөөдөр энэний тухай шүүмжлүүд аягүй байдаг. Миний нэг уншдаг хэд хэдэн зохиолчдын нэг lean startup гэж том байгаа. Нөгөө 4-hour work week гэж байна. Өөрөөр entrepreneur гэдэг байдлаар биднээс энийг ярьдаг юм юу гэхээр аль болохоор бага мөнгөөр яаж их return on investment-тэй компани бараа бүтээгдэхүүнийг үүсгэх вэ гэж ярьдаг тийм үү. Тэгж ярьж байгаа бол биднээс өнөөдөр нэг гарч ирдэг яриа болохоор их хүмүүс бизнес эхлүүлж байхдаа бизнес дээр санаа зовчихдаг. Өнөөдрийн бодлого юу, маргаашийн бодлого юу тэрэн дээр санаа зовчих. Хэрвээ та хэд одоо мундаг компани гэх юм Apple, Nike ерөөсөө хоёр том тийм хамгийн том нэр өгдөг тийм үү. Ямар ч бодлого байсан дээр Nike-ийн swoosh байх юм бол та дахиж эзэн энэ quality юм байна, энэ brand ямар гэдгийг мэдээд авчихсан. Борлуулалт нэг хийгээд авах шаардлагагүй, маркетинг нэг хийгээд авах шаардлагагүй. Nike-ийн дараагийн бүтээгдэхүүн биднүүсийн найз ч гэсэн брэнд гэдэг үүсгэжсэн. Apple iPad 2 үнийг хэлгээд iPad төлөв шүү дээ. Үнийг хэлгээд өрсөлдөөнтэйг адилхан таблет зүйтэй харьцуулбал тийм илүү даваа технологи чадвартай юм. Yes, touch screen, multi touch screen арай үнэхээр мэдрэмж сайтай. Бусад юмны талаар бол нэг биш үү. External юм байдаг, бусад юм байдаг. Камерыг хамаагүй чадвартай байсан LTE-г одоо оруулчихсан таблетууд зөндөө байна тийм ээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм гэсэн өнөөдөр тэр компанийн iPad яагаад өнөөдөр хамгийн их зорж байгаа таблет байна вэ гэхээр таблеттай биш Apple та тийм үү. So мэдээж брендинг талаар за яг гэхдээ ямар ч гэсэн миний энэ Монгол Monster-тэй хийх гэж оролцсон зүйл тэгээ биднээс нэг бодох хэрэгтэй зүйл маань юу вэ гэхээр биднээс бизнес бүтээж байгаагаас илүү брэнд бүтээх чухал шүү. Холбын хугацааны үнцэн буюу value үүсгэх тул биднээс brand-ээр concentration хийх ёстой шүү гэдэг. Brand-ийг яаж авах вэ мэдээж одоо энэ дээр тэгж remarkable customer experience гэдэг positive side-аар хэлцмээр та. Ерөнхийдөө brand гэдэг чинь ерөөсөө customer experience буюу хэрэглэгчийн мэдрэмж нь хэрэглэгчийн одоо танай brand-тэй юу associate болчихсон мэдрэмжүүд, тэр бодлого, санаа сэтгэлдлүүд байгаа. Энийг яаж сайжруулж болохгүй юм бол нэг Warren Buffett хэлдэг үгийн хэлдэг үг тийм ээ true value гэдэг байна байхгүй. Танай бараа үнэхээр бусдаас илүү юу үгүй юу гэдэг юм энэ маркетинг зүгээс Steve Jobs үнэхээр мундаг хийж чадсан юм зөвхөн бүтээж чаддгүй юм байсан. Энэ value гэдэг зүйлийг хүнд өнөдр translate хийж чаддгүй юм байсан. Тэгэхээр тийм маркетингаас сайжруулж чаддаг байсан. Тэгээ бид бас ямар ч байсан Монгол Monster гэдэг нэг бизнес биш ямар ч байсан нэг брэнд үүсгэж байсан бодсон байна. Тэгээ бид бас хийж гисэн. Тэгээд ярангуй чинь мэдээч хэрэг одоо энэ ч байгаа хүмүүсийн хийдэг юм аа. Биднээс маркетинг хийхдээ traditional одоо маркетинг channel-уудыг ашигладаг. Traditional media буюу телевизээр сонин тийм ээ сэтгүүл print media ашигладаг. Биднээс өнөөдөр яа social media ашигладаг гэхээр link start. Өнөөдөр энэ бизнесийн эхлүүлгийг түрүүн киноны тухай ярьлаа да. Тэгээд би энэ дээр өөрийнхөө сэтгэлийг бас хальт яг contrast хийж магадгүй. Миний нэг байн ярьдаг нэг жишээ болохоор Paranormal Activities гэж кино байна. Тийм ээ бүгдээрээ аимшиг кино. Камераар авсан, hold on хийсэн. Тэр киног анх хийхэд бажет хэд байсан гэдэг вэ? $15,000. Өнөөгийн байдлаар Paranormal Activity гэдэг брэнд нь дэлхийд даяар $192 сая ашиг үүссэн байна. Анх ихдээ $15,000 хийжсэн. Тэгээ энэ маань юуны ачаар юм болж байгаа юм бэ гэхээр өнөөдөр connected world өнөөдөр ялла манай Монголын интернетийн сүлжээ хамаагүй чадвартай болж байна. За тэгээ цаашлангуудаа биднээс өнөөдөр юу болж байгаа гэсэн чинь Монголын интернет хэрэглэгчдийн доо биднээс өнөөдөр social media гэдэг зөв ажил сурч байгаа юм. Нийгмийн одоо энэ медиа биднээс контентыг үүсгээд биднээс юмыг цаашаа зарлцж өгдөг. Тэгээ энэ тухай ярилцж байна. Тийм ч болохоор биднээс social media сонгодог болов уу гэж бодож байна. Мэдээж энэ хоёрыг яагаад сонгодог зөндөө аргументууд байдаг. Биднээс өөрсдийнхээ аргументтэй. Тэгээ энд байгаа хүмүүсийн энийг сонгосон хүмүүс байх гэж бодож байна.
За тэгээд энэ хоёр дээр миний ярих 3 төв байгаа. Тэр 3 төв нь болохоор Facebook, Twitter хоёр дээр л толгуурлаа. Гэхдээ энийг илүү өмнө нэг бодож байгаа. YFrog, Flickr, YouTube өнөөдөр бүглөөд ингээд хийгээ явъя гэх юм бол it's going to take a lot of time. Pinterest одоо орж ирж байгаа. YFrog дээр юм тавих хэрэгтэй, Flickr дээр юм тавих хэрэгтэй. За тэгснэ ястаарс на Facebook, Twitter тэгээд өөр одоо юу байна? Мессенжер ч одоо хийсэн. Бүх юм байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр брэнд юу болох вэ гэсэн. Манай value буюу манай компани барааны үйлчлэлийн үнцнийг ad social media-гийн tool нь хамгийн их хүнд тэгээ манайхтай аль нь тохирсон бай тэрийг сонгох хэрэгтэй гэж ярьдаг. Тэгэж ярангуут чинь аль хэзээ та зургийн компани, зургийн клуб, Flickr obviously тийм ээ. А гэхдээ магадгүй одоо Pinterest руу орох хэрэгтэй байж магадгүй YFrog руу орох хэрэгтэй байж магадгүй шинэ юу хүмүүс үйлчлүүлэгчид орж иж байгаа. Манай видеонд үзсэн байсан Vimeo, YouTube, Mega Upload одоо хагдсан тийм ээ. Тиймэрхүү юм байна. Тэгэхээр өөртөө тохирсон social network ашиглах хэрэгтэй гэж байна. Гэхдээ миний бодлоор ч биш энэ тоог харахад ямар ч брэнд юм уу өнөөдөр бараа бүтээгдэхүүн байсан энэ хоёр social network дээр анхаарлаа тавих хэрэгтэй гэж бодчих тийм ээ. Түрүү хэллээ. Facebook одоогийн байдлаар 845 сая гэсэн байгаа. Хэдхэн сарын дараа нэг тэрбум хүн хэрэглэгчтэй болно гэдэг нь гарсан байгаа. За тэгэхээр одоо хамгийн сүүл та бүхэн сонсон баг Facebook IPO буюу хувьцаагаа зарлагч байгаа. Одоогийн прайс нь $100 тэрбум. Энэ ингээ хэрвээ Facebook $100 тэрбум IPO зарлж чадах юм бол 3 дахь технологийн индустрид 3 дахь том компани болж урж байгаа. Apple, Facebook болж байгаа. А тэгээд өчигдөр Twitter бас IPO өршөд ярьж гэж байна. $100 сая Twitter-ийн IPO зарлж гэж байна. Бас Twitter дээр ярьж байгаа юм яасан гэсэн чинь Twitter ашиггүй өөрийнхөө traffic ашиглаад мөнгө аргаа олж гэсэн байгаа. Ad гэдэг юм өчигдөр зарласан байгаа шүү. Зарим хүмүүс чи ирүү орох юм бол Twitter ad server тэрэн дээр sign up хийх бол $100 $100 кредит өгч байгаа шүү. Брэнд яах юм бэ? Facebook mix хийдэг шүү дээ. $50 өгдөг шүү дээ. Twitter-сэн. Тэгэхээр энэ хоёр дээр миний бодлоор бүх бараа бүтээгдэхүүн ямар ч байсан social networking тийм ээ social media marketing гэдэг зүйл хийх хэрэгтэй боломж үүж байгаа. За тэгээд миний ярих нь болохоор энэ хоёр дээр миний ашигладаг Монгол Monster-д ашигласан тийм 3 tool байгаа. Тэрийг ярьж байна. Тэгээд дараач явуулъя. Тэгээд Монгол Monster гэж юу юм бэ? Монгол Monster гэдэг нь ерөөсөө юу вэ гэхээр on demand content гэдэг зүйлийг өнөөдөр биднээс үүсгэж утсан байна. Өнөөдөр биднээс видео контентийг юугаар авдаг? Телевизээр авдаг тийм үү? Нөгөө хэдэн сувгуудаар авдаг. IPTV орж ирж байна. Хүмүүс яаж хийж яах вэ гэхээр яг Америк чинь одоо манайх ч хувьслаар Америкийн ч юм уу одоо энэ хөгжсөн орнуудын арай хойно явж байгаа шүү дээ. Content, information хэрэглэх юу замаараа юу сууддаг вэ? Өнөөдөр манайх юу тавьсан? Unity тавьсан байна. Тэгсэн чинь Unity дээр орж хамтдаа 72 цагийн өмнө гарсан киног урьдчилуулаад одоо үзмээр байгаа үзэх боломжтой болсон. Урд нь тийм байв. Энийг биднес юу гэвэл on demand content тийм ээ delivery digest гэж ярьдаг шүү дээ. Өөртөө хүссэн үедээ хүн мэдээлэл авдаг. Сонингууд бүгдээрээ одоо мэдээлэл вебсайт дээр орж ирж байна. Тэр сонин шиг гэвэл бас тэгээд өөрийнхөө хүссэн цагтаа өөрийнхөө хүссэн хэлбэрээр хүлээж авах боломжтой болсон. Тэгэхээр ерөөсөн Монгол Monster-ийн санаа ерөөсөн тэр Монгол Monster гэдэг зүйл on demand content-ийг үүсгэж ирдэг гэсэн байгаа. А тэгэхдээ богино хугацаанд нөгөө нь хэрэглэгч гэдэг нь ч одоо 40 минутын нэвтрүүлэг үзмээргүй байна. 5 минутын технологийн нэвтрүүлэг байна. Тэгэхээр одоо технологи болон social media, интернетийн вебсайтуудын хамгийн сүүлийн мэдээллүүдийг биднээс 7 хоногт нэг удаа SASA гэдэг хөтлөгч одоо тэнд сууж байна. SASA яа гэвэл маш их өндөр энергитэйгээр хүргэж өгдөг тийм байна. Айгүй энгийн вебсайт. Тэгээд 3.5 сарын өмнө эхэлсэн. Одоогоор биднээс дөнгөж өнгөрсөн 7 хоногт 9 эпизод бичсэн байгаа. Дараа 7 хоногоос юм уу тэрний дараа 7 хоногоос SBN-аар биднээс цацагдаж эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө одоо болтол биднээс яасан гэхээр одоо энэ системээ гаргаж ирээд хамгийн чухал нь биднээс юу чухал байсан бэ? Энэ нэвтрүүлгийг хийхдээ ингэ сонсож байна. Энэ нэвтрүүлгийг хийхдээ хамгийн бага үн яаж зарцуулж хийх үү? Нэг, хоёр, энийг цаашаа яаж хүмүүстгүйгээд тэгэн чинь яаж monetize хийх вэ? Тийм үү? Мөнгө яаж олох вэ гэдэг аргууд дээр ажилласан байна. Тэгээд ерөнхийдөө яасан өөртөө орж боломжтой орж үзэр Монгол Monster.com гэж байгаа. Нэвтрүүлгүүд нь айгүй хэрэгтэй мэдээлэлүүд одоо тэр Facebook-ийн IPO-ийн тухай ярьж байгаа. За тэгээд дараа чи Pinterest-ийн тухай ярьж байгаа. Тэгэхээр social media-ийн ч гэсэн хэрэгтэй мэдээлэл байгаа. За тэгээд iPad 3 хязгаар гарч ирж байгаа. iPhone 5 хязгаар гарч ирж байгаа. Хамгийн сүүлийн мэдээлэл үзүүлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө юм байна. За энийг үүсгэхдээ би нэг 3 төлөв ашигласан байгаа. Ерөөсөө юу гэхээр Монгол Monster гэдэг брэнд байсан. За брэнд юмыг үүсгэхийн тулд хүмүүс юм үнцнийг тавих хэрэгтэй. Юугаар танай брэнд юугаар онцлог танай тэр брэнд чинь өөрөө бараа мөн бүтээгдэхүүнтэй орчуулагдж ирээд орцсон байх хэрэгтэй тийм үү? Apple өнөөдөр юу шин багийг нь харангуйтал хүмүүс үүссэн. Иймэрхүү associated keywords гэдэг. Манай Монгол Monster-ыг би нэг иймэрхүү юм тавьяасан.
innovative байх хэрэгтэй. Efficient гэдэг нь би нөгөө хэлжсэн. Нэг кино нэвтрүүлэг үйлдвэрлэхдээ нэг нэвтрүүлэг үйлдвэрлэхдээ яаж хамгийн бага энерги зарцуулж хийх вэ? Би хэд хэдэн телевизтэй ажиллаад ирснээс хойш сая манайх Star дээр нэг гарч ирсэн бас нэг өөр телевизүүдэд гарах гэдэг ярьж ирсэн байна. Тэгээ миний анзаарсан зүйл юу вэ гэхээр efficiency гэдэг юм байхгүй. Бизнес модель манай ингэ хэцүү болчихсон. Тэгээ энэ бас нэг Монголын infrastructure-тай бас холбоотой байна. Цагийн үн гэж байхгүй. Сарын цалин авдаг хүмүүс чинь 8 цагийн хугацаанд хэр хэм хийх нь нэг чухал биш болчихж байгаа. Цагаар үнэлэгддэг хүмүүс чи яг үгүй. Аль болохоор компани үед аль болохоор бага цагаар их юм авахгүй хүснэ. Хувь хүний үед ч тийм ээ зөв юмыг богино хугацаанд хийгээд компани мөнгө хэмнэснээр намайг дахиж хөлсөж аваарай гэсэн тийм инсентив үүсчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс болоо энэ efficiency-г мартчихдаг юм болов уу гэж боддtiin. За хоёрдугаар одоогийн байгаа технологи quality, cheap, fun гэдэг нь болохоор мэдээж манай нэвтрүүлгийн өнгө айс маань тэднээс үүсгэж байгаа. Чанар гэдэг дээр энэ камерыг бид нус харж байгаа. 7D, Canon 7D. Өнөөдөр 7D-ийн хэмжээний юу урд нь өнөөдөр 5 жилийн өмнө 7D-ийн хэмжээний юу чанартай видео хийхэд бол Red camera ч юм уу эсвэл Sony-гийн нэгэн үнэтэй high professional camera авах хэрэгтэй гэсэн юм биднээс. Өнөөдөр iPhone-оор биднээс iPhone 4S-ээр 1080 хэтэршилтэй видео авч болж байгаа. Тэгэхээр юу гэж хэлгээд байна вэ? Тэр $15,000 хийсэн камера Red camera-г ашиглаж байгаа paranormal. Red ч одоо хамгийн үнэтэй Hollywood-ийн ашигладаг камеруудын нэг шүү дээ тийм үү. Тэгэхээр юу гэдэг юм гэсэн антицэн манай технологи тэгээ манайх шууд интернетээс өөрийнхөө гэрээс нэвтрүүлгээ цацах боломжтой болчихж байгаа. Технологийн ачаар манайх quality-г өсгөх чадвартай болчихж байгаа. Тэгэхээр ингээ иргэн тойр байгаа юмудаа за тэгээ social media-г ашиглаад өнөөдөр үнэгүй байдлаар барыг үнэгүй байдлаар яг хувийн зарцуулж байгаа цагаас яваа 1000 гаруй үзэгчтэй болоод авчиж байгаа. Мөнгө зарцуулах. Би тэгтээ мэдээч одоо нэг дараа яригдах Facebook нөгөө paid advertisement-ийг ашигласан байгаа бас жоохон. Нэг иймэрхүү юм байгаа. Я дараач үзрээ. Тэгээд ярангууд энэ дараач юм. За тэгвэл энэ рүү шууд орчих. Тэгээд ярангууд би нэг маркетингийн нэг хэд хэдэн энэ social network дээр хийж болох нэг хэдэн юмнуудыг ярьсан байгаа. Facebook дээр яг ялангуяа яаж болох. За нэг нь болохоор publishing automation гэж байгаа. Яг нөгөө түрүү ярьсан. Энд чинь одоо өөрийнхөө брэнд ч юм уу компанид хэдэн network ашиглаж байна. Social network. Би нэг ойрцоо 4-5-ыг ашиглаж байгаа тийм ээ. Нэг брэнд. Тэгээ нөгөө дахиад 4-5-ыг ашиглаж байгаа. Биднээсээ нэг олонхын хийдэг байх тийм ээ. Гэтэ нэг хийдгүй нэг зүйл маань юу гэсэн. Publishing automation буюу нэг юм дээр юм ихээр нөгөө зэрэг яаж цац айгүй ингийн байдаг шүү дээ. Бүх Twitter санаа тийм үүсгэсэн байгаа, Facebook үүсгэсэн байгаа, YouTube үүсгэсэн байгаа. Манайх нэг гэсэндээ нэг YouTube дээр видео тавих тоолно. Тэр манай автоматар Facebook дээр манай брэнд YouTube дээр вебсайт видео тавьчихсан шүү. Twitter-ээр бас цацагддаг. За тэгээд цаашаа YFrog гэдэг холбох аягүй боломжтой болсон. За тэгээд энийг бас ашиглаж болох 3 дахь юмуд байдаг. За тэгээд энэ зураг болохоор нөгөө одоо миний ярих дараач viral loop гэдэг юм ярьчих жаа тийм. Биднээсээ маркетинг өнөөдөр automation хийсний зорилго чинь юу вэ? Яах гэдэг нь social network үүсгэж байгаа гэсэн. Marketing funnel гэж ярьдаг одоо маркетинг гэдэг яригддаг зүйлийг биднээс viral loop болгоё. Одоо энэ маркетинг одоо юу гэдэг яригддаг industry биднээсээ сүүлийн авч үзэж байгаа terminology байгаа тийм. За дараач үзсэн. Тэгээд энийг та өөрөөсөө харах хэрэгтэй байх гэж унших хэрэгтэй байх гэж ингээд тайлбарлав. Тэгэхээр ерөнхийдөө viral loop гэдэг маань өндөр юу вэ гэсэн. Тэгэхээр оюндоор бас томьёо байсан байх байна. Нэг хүнд үзүүлснээр тэгээд та return on investment гэж их яадаг. Санхүү дээр яадаг, маркетинг дээр яадаг. Мөнгө зарцуулж $1 зарцуулсныхаа хариу буцаагаад хэдэн долларын ашиг олох боломжтой вэ гэж тийм. Тэрийг юу хэрэглэгчдээр хийж байгаа. Нэгсэндээ би чи 10 хүнд өнөөдөр Монгол мастер үзүүлснээр та цааш хэдэн хүнд тийм ээ энэ манай нэрийг сонсуулах уу? Тэгээд тэрийг бодохоор бол энэ coefficients of viral loop гэж нэрлэдэг тийм ээ. Тэгэхээр энийг л ерөөсөө энэ туулууд хийхэд аюу амар болгодог. Тэгээд энэ чааш нэг хүн зарцуулсараа биднес чааш leverage гэдэг юм тийм үү? Шууд хомсгоод 10 яах. За энийг дурлаа. Тэгээд дараа чи юм болохоор оюндаар гарсан. Энэ нэг томьёо гэдэг. Энэ томьёог бас харж үзээ. Янз байдаг. Ямар loop ашиглаж байгаас бас ярьсан байдаг. Тэгээд энэ талаар ярьчихсан. Vanity rule сайн биднес тэр хоёрыг ярьчлаа. Publishing automation 3-ыг ярьчлаа. Хоёрыг бол угаасаа third party platform. За тэгээ явчихна. За vanity URL. За тэгвэл social media ашиглаад ирэнгүүт биднээс яг бүхлээр яаж айлгуулахаар хэрэглэгчдэд энэ social media-ийнхаа сувгуудыг, channel-уудыг айгүй энгийн байдлаар тэгээд memorizing brand-та юу тийм ээ холбоотойгоор хүргэх. Тэгэнгүүт нэг яригддаг юм ерөөсөө тийм шүү. Facebook.com Монгол Monster урд хэрвээ та vanity URL ашигладаггүй бол facebook.com/0001 дахиад /page гэж магадгүй дахиад тэгээд нэр гарч ирдэг тийм үү. Тэгвэл биднээс цаанаас Facebook-ээс байдаг туулыг ашиглаад биднээс хийдэг тийм үү. Facebook дээр ингэж шууд, Twitter дээр ингэж шууд, YouTube дээр ингэж шууд. Тэгэнгүүт одоо энийг хийжсэн хүмүүс болохоор юу мэддэг вэ гэхээр биднээс
Энэ хуудас болгон руу ороод аккаунтаны хэрэгтэй байдаг тийм үү? Тэгээд дараа нь бид бас юу залбирдаг вэ гэхээр манай нэг хүн хэд нэг нь аваагүй байгаасаа гэж залбирдаг тийм үү? Тэгээд дээрс домен бас шалгах хэрэгтэй. Манай домен байна уу авцсан байна аа. Тэгвэл энэ одоо vanity URL-ыг хийж өгдөг аюу гоё вебсайт байна. Зарим нэг мэдээж магадгүй дараач. Namevine гэж нэг вебсайт байна. Ишивсээ яг үгээр ямар ч брендийн нэрийг оруулаад энэ тайд өмнөөс зэрэг чиглэлээр шалгаад байна. Sign up хийх хэрэггүй тэр тухайн төлөвлөлт social network дээр тийм ээ. Ихснийгээд 10 секунд болж штэ. Энийг хэрвээ вебсайт болгоноор ороод бүртгүүлээ шалгах юм бол доор хаяж нэг вебсайт дээр 15 минут зарцуулдаг штэ тийм ээ. Тэгээ харж байгаа юм чи 4 вебсайтыг ядаж хангах жишээ гэхээр чи биднээс нэг цагийг минут руу хэмжиж штэ. Тийм ээ. Тэгэхээр бүгд ингэж хэрэгж болох аюу айтаа төрүүл гэж бодож би энийг байнга хэрэглэдэг. Ямар нэг одоо хэрэглэгчид вебсайтыг хийлгүүлээ, брэнд яа гэх юм бол энийг ашигладаг байна. За тэгээ дараач нь. Тэгээд vanity URL-ийн бас нэг даваа гэхээр нөө search engine optimization Монгол SEO гэж ярьдаг тийм. SEO аюу хэрэг байна. Vanity URL чинь үргэлж H1, H3-ыг гэх мэт тагтаага давхарцсан байхсаа ингээд дөрмөд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр дөрмөдөд ranking өсөх чинь vanity URL аюу хэрэгтэй болдог. Тэр богиносон яг брэнд гэж аваад. За тэгээд хоёр дахь нь болохоор application publishing platforms гэж энийг бүгдээр харж байна. Facebook дээр та брэнд юм пэйж үүсгэхээр яг бүгдээр ихэнх хүмүүс чи хийдэг баг. Манай Монгол мастер дээр өөрөө тэгсгүүл би хийгээг байна. Оронгод та landing page буюу дөнгөж оронгод анхны автоматар орох tab-ыг үүсгэж болдог тийм үү? А тэгээд тэр tab-ыг контентыг аль болохоор ямар ч хүснээр interactive болгож болдог. Дотор нэг код бичээд дуртай юм гэж бол видео embed хийж бол тийм ээ live link-үүд байж болно. Twitter feed байж бол янз янз юм гэж бол. А тэгээд энийг өөрөө хийвэл би өөрөө хийж үзчихсэн. Тэгээд бас цаг юм их баярж байна. Энэ манай startup weekend гэдэг нэг миний цуг ажилладаг байгаад юм. Энэ вебсайт page mode энийг бас зарим чи бидний магадгүй. Page mode-оор орох юм бол үнэтэй хувилбараа үнэгүй хувилбарч бас байгаа. Гэтэ энэ дээр оронгоо цаад template сонгоод template дотроо дуртай мультимедиагаа embed хийгээд тэгээд шууд өөрийнхөө page руу холбох боломжтой. Мэдээж хэрэг үнэгүй хязгаарлагдмал байгаа. Гэтэ ямар ч байсан миний харж байсан ихэнх энэ landing page хийж болох юм free service-уудаас хамгийн гайгүй page mode байгаа олон хүмүүс ашиглаж хийж байгаа. Зөндөө байдаг тийм энийг хийдэг. Тэгэхээр энэ надад их аюул таалагддаг бас. Оролцож үзэж том брэндүүд аюул ашигладаг байна. За тэгээд landing page яриад бид нас Facebook-ыг бүгдээрээ ашигладаг. Тэгэн гутаа яадаг вэ гэхээр Facebook-ыг анх оронгоч чинь ерөнхий тайвч ийм л харагддаг шүү дээ. А гэтэл бид нас тэр хүн лайк хийсэн лайк хийгээгүй. Хэрвээ та тэр landing page welcome page-ийг зөв хийж чадах юм бол лайк хийгээгүй үндэ нэг өөр харагддаг. Лайк хийсэн үндэ нэг өөр харагддаг хийж болдог шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр интер хийгээд өнөөдөр бид нас маркетингийн энэ үйл ажиллагаанд энэ social media гэж хийж байгаа маань эцэст бараа танилцуулаад мэдээлэл өглөө эцэст нь яах ёстой гэсэн хэрэглэгчээс action авах ёстой байдаг тийм үү. Заавал тэр хүнээр юм хийлгүүлэх юу боломж өгөх ёстой байдаг. А тэр одоо энэ publishing page уу тэр landing page-үүдийг хийдэг юм ерөөсөө тэр баг. Биднээс оруулж ирлээ аль болохоор өөр чинь аятайхан байдлаар таны browse хийлгүүлэлээр мэдээлэл өгье нэг хоёр манай брэндтэй юу гэж болох бүх боломжийг тань танилцуулъя. Тэр зөрөөс айгүй гоё байдаг. За гурав дахь нь болохоор энэ айгүй гоё юм байгаа. Энийг одоо Twitter дээр хүмүүс айгүй их ашигладаг юм. Гэтэ Facebook дээр их ашигладаг. Яг үгээр хэрвээ та Facebook-ийн page manager-тэй бол одоо Монгол мастер утсан юм тийм үү? Биднээс өөр орхиг юм концепт байж болно. Технологийн шинжин юуны зураг мэдээлэл хичээл байнг тавьдаг тийм хүмүүс орж мэддэг боломжтой байдаг. Тэгээд гэхдээ нэг асуулт ирсэн энэ байна. Би өдөржингөө суугаад чи зураг тавиад авах уу? Одоо биднээс нөгөө Google Analytics гэх бүгдээр ашигладаг тийм үү? Google ашигладаг байж магадгүй ашигладаг бол ашиглаж ирэхээр үнэгүй Google-с оруулдаг юм байгаа. Өөрийнхөө вебсайт дээр юу харилцааг мэдэрдэг юм хэрэглэгч юм. Орж ирээ хэдэн цаг зарцуулж байгаа. Аль хуудсан дээр эхэлж орж байгаа. Энэ хуудсны дараа аль хуудас руу орох вэ? Хэдэн шинэ хүн орж ирээд хэдэн минутын дараа bounce rate гэж гардаг юм. Хэдэн шууд клик гэж гардаг гэх мэт юм. Ер нь ямар бусад линкүүд манайхан хүн оруулдаг юм. Манайхаас хүмүүс дараа нь хаашаа ордог гэх мэт. Ерөөсө хэрэгтэй бүх мэдээлэл чи өгдөг. Analytics бас айгүй чухал тийм үү? А тэгвэл биднээс өнөөдөр хэрэг байдаг бол тэгээ энийг Twitter дээр биднээс хийдэг. Миний tweet-ийг хизээ хүмүүс хамгийн их уншдаг юм байна. Twitter-ийн нөгөө news feed хэсгийг мэднэ тийм үү? Оронгууд чинь хамгийн сүүл тавьсан юм ингээд явчихдаг шүү дээ. Тэгээ сүүлд чинь ингээд өөрөө чинь Twitter хаяг руу ортол дээр бичсэн жаалга болчихдаг шүү дээ тийм үү? А тэгвэл яа биднээс юу байвал айтах вэ гэхээр өө би 3 өдөр болгоны 2 цагаас Twitter бичээд байгаа бол ядаж доор хаяж идэв уншаад байгаа байна гэдэг мэдээлэл өгдөг байх айгүй айтаа шүү дээ. Тэгвэл энэ одоо дараач үзүүлэх гэж байгаа энэ хуудас маань буюу
PageRank checker ерөөсөө яа гэвэл өнөөдөр таны Facebook юм уу social media энийг хараад analyze хийгээд таны тавьсан имийг хамгийн их хүмүүс үздэг юм байна. За тэгэхээр keyword-уудыг бас олж өгч болно. Айгуу гой задлж өгдөг байна. Тэгэхээр олж товлж үзээрэй. Айгуу хэрэгтэй байна. Цаг хэмнэх юм ерөөсөө дахиад тийм үү. Өнөөдөр би пэйж дээр нэгд өдрийн өглөө болго. Манайх одоо чинь Монгол Monster нэвтрүүлгээ юу онлайн тавина шүү дээ тийм ээ. Хийж дуустаа Vimeo-гийнхаа сүгэн дээр тавина. Гэхдээ 3 дахь тавих уу, хагасаа тавих уу, нэгдийг тавих уу, аль нь хамгийн их viewership яах вэ гэдгийг би Google Analytics-гээр үзсэн байгаа. Тэгээ миний харснаар нэгд өдрийн өглөө хүмүүс их хөвчлэн тэгээ офис дээрээс үздэг юм шиг байна. Ажил дээрээс. Тэгж тавих зүг юм байна гэх. Analytics-ээр өнөөдөр бид нарт тийм яаж. Тэгвэл яг энэ адилхан Facebook зүгээр дээр бас аюу гоё юм болж төгөл байгаа. Бүгдээр орж хэрэгж үзээрэй. За тэгээ дараач юм. Яг тэгээ дараач Facebook Insights. Ихэнх биднээс зүгээр хараад өнгөрдөг юм шиг байгаа хүмүүс. Тийм ээ? Энийг зүгээр хараад хэдэн лайк үүссэн байна. Энэ 7 хоногт яасан тэрийг хардаг биднээс. Эго overall. Google Analytics-ийг ч гэсэн миний нэг зүгээр шүүмжлэхэд би ажиллажсэн юм яа. Хүмүүс бас яг тэрийг хардаг. Total visit, unique visit, bounce rate тэгээд average time-ыг харж магадгүй. Тийм ээ? Тэгээд биднээс ерөнхийдөө хаачдаг шүү дээ. Гэтэл Google Analytics маань дотроо таад campaign үүсгэж болно. Тийм үү? AdWord-тэйгээ холбож болно. Их мэд үнэхээр хийж болох. Тэр төрлийн давуу талыг хийж болох юм зөндөө байдаг. Тэнтэй адилхан Facebook Insight гэдэг бол одоо сүүлийн үед ажилласан бол айгүй гоо шинэ юм нэмэгдсэн байгаа шүү дээ. Надад хамгийн таалагдж байгаа юм энэ. Page post. Сайн ярьсан тэр edge checker-тэй адилхан яаж юм гэсэн таны тавьсан юм болгоны virality гэж айгүй гоё юм үзүүлж байгаа. Цаашаа хэдэн лайк хийж байгаа. Talking about гэдэг чинь одоо энэ шинэ юм өссөн шүү дээ. Өнөөдөр танай вебсайт пэйж хэдэн лайк хийсэн ч гэсэн лайк хийгээс гадна viral-аас leverage-ээс болоод танай пэйжийн тухай, танай keyword-ийн тухай хэдэн хүн ярьж тэрийг харуулах болсон шүү дээ. Нэг. Хоёр энийг ингээ анзаарангууд Apple-ийн зургууд гарахаараа дандаа 9.2-оос тийм ээ дээш хувийн virality гараад байна. Тэгэхээр чинь магадгүй манай өнөөдөр байгаа тийм ээ 110 лайк хийх хүмүүс дотроос энийг сонирхсан хүн их байна. Тэгэхээр нөгөө Strength Finder гэж ном байдаг шүү дээ. Энэ маркетинг ашигладаг. Юу гэхээр компаниуд хөвчлэн яадаг вэ гэхээр өөрийнхөө муудалтай хүн зарцуулах гэдэг. Тэгээд тэр танаа номын зөвлөж байгаа зүйл болохоор өөрийнхөө хамгийн сайн зүйлээр өшөө мөн зарцуул. Тэгээд жишээ нь хүүхдээ авдаг байхгүй. Хүүхд математиктай аягүй сайн. Монголчууд яг манай ээж ч гэсэн мэдээлээс наа. Хиймдээ би аягүй муу байсан. Тэгсэн чинь миний их цаг хийм зарцуулуулаад нөгөө сайн хичээл маань зарцуулаагүй. Тэгэхээр би нөгөө сайн хичээл дээр амар мундаг болж чадаагүй адилхан. Компани биднээс яах ёстой вэ гэхээр манай тавьж байгаа хийж байгаа юмудаас хаман аль нь хамгийн зөв байх тийм ээ. Тэгээд тэрэн дээр өшөө их concentration resource зарцуулах хэрэгтэй болов уу гэж байна. Тэгээ энийг ингээ үзэх юм бол айгүй гоё юм харагддаг байгаа. Тэгээд дотор нь одоо gender салгаж өгнө. Өнөөдөр marketing plan бичих байгаа юм бол зөвхөн Facebook page-ээс ихэд хангалттай нөгөө early adopters гэж ярьдаг шүү дээ. Анхны хэрэглэгчдийн мэдээллийг авчиж бол эмэгтэй хүн авах юм шиг байна. Эрэгтэй хүн авах юм шиг байна. Насны range хийдэг бүх юм гардаг шүү дээ, тийм ээ. Тэгээ аль улсаас яаж ямар хэл ашигладаг хүмүүс. За тэгээ Google Analytics ч гэсэн шаардлагатай мэдээлэл. Миний ярих байгаа сүүлийн юм энэ байна. Тэгээ эднүсийг би ашигладаг. Монгол Monster одоо хэлээд тэгээ 3.5 сар биднес 0 бажеттайгаар эхэлсэн. 12 залуучууд хамтарч хийнийг хийж байгаа. Хамгийн гол нь манай нэг нэвтрүүлэг үүсгэхдээ нэг нэвтрүүлгийн доор аж 5 минут дээр аж 20 минут үүсдэг. Тэгээ нэг хүн дунджаар нэг нэвтрүүлэгтээ нийт 5 хүн ажилладаг. Тэгээ нэг хүн дунджаар 7-4 цаг зарцуулдаг. Тэрнээс илүү зарцуулдаг. Тэгээ бодонгууд манай нөгөө өртөг гэдэг юм аа. Айгуу бага. Тэгээд аль хэзээ биднес 3.5 сар дараа анхны гэрээнүүдэд зураг хийчихсэн байгаа. Тэгэхээр борлуулалт хийчихсэн гэсэн. Эднүсийг хийхэд бол ерөөсөө миний ашиглах зүйл social media. Угаасаа энэ сонсогдоо Facebook дээр хүмүүс сонсч байсан, Twitter дээр сонсч байсан, YouTube-ээр сонсч байсан. Одоо ч гэсэн ийм байгаа тийм ээ. Тэгэхээр энийг ашигласан байгаа. Тэгээ ийм хийс маань тэгээ та ч гэсэн энийг ашиглаад өөрөөсөө брэнд юм бараа бүтээх бас гоё болно. За